үзэл санаа халддаг. Өнөөдөр та бүхэн үзэл санаандаа хэдий энд цөөхөн хүн сууж байгаа ч хатуу байх аваас тэр чинь улмаар асар олон хүнд хүрж байгаа халддığımаа үзэл санаа бол. Тэр та бүхэн энэ өнөөдрийн хүртэл тээж ирсэн үзэл санаандаа ямар хатуу байх хэрэгтэй вэ? Бусдаа халдварлуулах хэрэгтэй. Айхан өвдөө байхгүй. Тэ бид нар одоо яасан ч гэж яах вэ? Гэмт хүн гэлбэлзэн гэж үг гэдэг. Тэ? Тэгээ энд ер нь гэлбэлзэж байгаа хүнийг ч байхгүй. Энэ зохион байгуулж байгаа залуучууд оролцож байгаа та бүхэн бас ч гэж тэ тэндээс ингээд гандан бурахгүй орилж байгаа бид нар ч гэсэн бас ердөө айс юм юу ч байхгүй. Яагаад тэгэхээр сая улмаа бас хагас улсаас нь ярьлаа тий. Хулгай хийсэнгүү. Төрөөс тендер концесс авсангүй. Мөнгө төгрөг угаасангүй. За элдв төрлийн компани хөл гар болсонгүй. Одоо би хэлээд байгаа шүү дээ. Тэр MCS гэдэг компани төлөөлөл муу юм бол тагнуулаараа шалгуулаач. Тэг байхгүй. Яг цагаа тулахаар. Тэгэл яг уу нөгөө нэг баахан 2 3 сэдв гаргаж ирээл те тэрэн дээрээс бүгдийг наадаг нэг юм болоо лайгаа л та. Тэг би бүр сүүлдээ гайхаад өнчтөө сүүлдээ бид нар нийлээд буруутан маань шин те. Бид нар тэр ерөнхий сайдын хүүхдэд 20 сая зүг аваа өгсөн. Гэхдээ бид нар одоо тэр бэрийн авч нисдэг тэргээр давхсан юм уу? Гэхдээ бид нар одоо тэр амар үнэтэй хит ч гинүү ямар ч брэнд гинүү тийм бэлзэг авч өгсөн юм уу? Гэхдээ сүүлдээ баг бид нар жоохон буруутай юм шиг болоо хөрөх гэдэг шиг байлаа. Тэгээ одоо баг тэр бөгж мөгжний сэдв бүр байхгүй. Тэгэл нөгөө л анаал нөгөө л MCS нөгөө л нэг хулгай нөгөө баялагын сан тэгэл үг хэлсэн болгоныг аваалж нагаа сүүлдээ баг нөгөө үндсэн сэдв байхгүй байгаа байхгүй юу? Тэгээ эцэст баяраа өөрөө л ойлгосон шүү дээ. Ширээн дээрээс тийм үстэй. Анх их хурлын чуулган дээр орж ирж юу гэлээ те? Нэг за дараа нь тэр хүүхэд нь ямар асуудал тарилаа? 2 3-т юу гэсэн? Ялаануудаа бити говьд. Гүн чи өөрөө л ойлгосон шүү дээ. Тийм үстэй. Бид нар яг яасан юм бэ? Бидний нэг зүйл бол энэ бүхэндээ эвлэхгүй. Энийг бол цаашид хэмжээ ердөө үзэгдэл болгож болохгүй гэдэг дээрээ л бид нар өнөөдрийг хүртэл ингэ сууж байна та бүхэн. 13 хоног тий. Яг тэгвэл одоо Төдүгай гэдэг нэг хүн байгаа шүү дээ. Одоо зохиолч асан тий агсан асуурс. Тэр хүн ингэж хэлж ирсэн билээ. Толгой дээрээс нь бааж хийж яхад дуугаа байдаг ард түмэнтэй би юу хэлэх вдэ? Хэлэхгүй байхгүй. Гэт тэр хүн гомдоод насныхаа эцэс хавьд ерөөсөө насварсан тэр зүйлээ ч гэсэн төрд мэддэгдээгүй гэж байгаа шүү. Амар гоц. Энэ бол бас цаавраа артун биднийг айгүй хэлсэн байгаа байхгүй юу? Гэтэл азар орчин үеийн залуучууд ч өөр юм байна. Та нар хизээч толгой дээрээ баалгаж шээлгээд удаа явахгүй. Тэрийг та бүхэн өнөөдөр 13 дахь хоногтоо энд сууж байгаараа нотлолоо. Та бүхэндээ маш их баярлалаа. Үргэлж хамт байна шүү. Бити санаа зовцгоо. Бид нар үр дүнд хүрнэ.